Амуэй танд юу санал болгодог вэ? Сэтгэл татам боломжууд өөртөө итгэснээр амьдралаа цэгцэлж мөрөөдлөө хэрэгжүүлэх эрх чөлөө эсвэл шагнал урамшууллаа. Амуэгийн мөн чанар нь зөвхөн эдгээр зарчмуудаар хязгаарлагддаг. Өөр нэг зүйл бий. Гэр бүл бол амгүйн үүсгэн байгуулагчдын тогтоосон үндсэн зарчмын хамгийн чухал хэсэг юм. Тийм ээ. Гэр бүл бол бүх зүйлийн үндэс юм. Энэ бол бид бүхнийг байх ёстой газар нь тогтоон барьж байдаг гол зүйл юм. Тэдний аавууд амуйгийн үүсгэн байгуулагчид байсан юм. Иймээс эхлээд тэдний талаар ярилццгаая. Ричард Дэвис, Жен Ван Андел гэдэг хоёр сайн найз зөвхөн байшингийн хонглоос гараагаа ихэлсэн ч олон улсын хэмжээний том компанийг бий болгосон билээ. Ричард J 2 метршгүй чанарын үлгэр жишээ байсан юм. Тэд үргэлж өөрсдийн хүчийг ямар нэгэн шин зүйлд сорж хизээч бууж өгдөггүй байлаа. Тэд эхлээд онгоц жолоод чаддгүй мөртлөө нисхийн сургууль ажиллуулж, дараа нь рестораны бизнесийн талаар ямар ч ойлголтгүй байж 100 газар эрхэлж байв. Нэг удаа тэд Завер Мичиганы баруун хэсгийн хаан нэгтээ жижигхэн нураар аялжээ. Тэд Элизабет нэртэй 38 футын хэмжээтэй даруулт цай худалдаж аваад Карибын тэнгисийг зорьсон боловч завь нь живчгчээ. Та тэднийг эцэг их рүүгээ буцаж очисон гэж бодож байна уу? Үгүй ээ. Тэд шантралгүйгээр усан онгоцонд суугаад ажил хайхаар Венесуэл руу явсан юм. Хэдэн сарын дараа гэртээ буцаж очиод тэд тавилгын үйлдвэр байгуулж модо Гаити улсаас импортлож эхлэв. Дараа нь тэд модон тоглоомын үйлдвэр байгуулж тухайн үедээ шууган тарж байсан боловч найзуудын найдлага дахиад л нуран унах хувь тавилантай байжээ. Энэ үед Джейгийн үеэлэгч нь биохимч Карл Рейнборгийн гайхалтай нээлт болсон дэлхийн анхны хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Дараагийн өдөр нь Ричард J 2 эхний иж бүрдэл бүтээгдэхүүнээ $19 50 центээр борлуулж түүх эхэлсэн байдгийн. Ийхүү гарын үсэг зураад л Amway, American Way буюу Америкийн хэв маяг нэртэй компани төрөн гарсан юм. Хоёр найз, хоёр гэр бүл ийхүү Amway гэдэг нэг гэр бүл болов. Юу гэж хэлмээр байна? Энэ үнэн үү? Тийм ээ. Ийм л юм болсон. Яг тийм. Үүнээс гадна таны мэдэхгүй байж болох хідэн түүх байгаа. Энэ бол Джейгийн сандал. Тэр ажлын байрандаа ихэнх цагаа өнгөрөөж бизнесээ дотроос нь хөгжүүлдэг байсан болохоор түүнийг ноён Даянч гэж нэрлсэн байдгийн. Харин энэ бол Ричардын сандал. Хамаагүй бага илэгцнийг харж байгаа биз? Түүнийг ноён хаасайгүй явагч гэж нэрлэдэг юм. Тэр үргэлж олон нийтийн дунд байж харилцаагаа өргөжүүлж, тогтоосон харилцаагаа хадгалж, мэдээж бас Amway-ийн гайхалтай бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг байв. Ердөө 5 жилийн дараа Amway 500 ажилтан 65 мянган дистрибьютортэй болж Канадын зах зээлд нэвтэрч анхны үйлдвэрээ байгуулсан байдгийн. Мөн Amway-гийн борлуулалтын хэмжээ 25 сая Америк долларт хүрчээ. Америк даяар хүмүүс бие даасан бизнес эрхлэгчид болцгож, шинэ боломж мөн өөртөө итгэх итгэлээ олж, итгэмээргүй шагнал урамшуулал нэр хүндийг хүртэж байлаа. Цаг хугацааны явцад Amway бүх дэлхийгээр тархаж 6 ТV-ийн 100 гаруй улсад 16 хэлээр ярьдаг 60 мянган ажилтнтай боллоо. Шинэ нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх нь Amway-гийн хувьд хамгийн чухал зүйл юм. Amway 1990 оноос хойш $300 сая үйлдвэрлэл ба судалгааны ажилдаа зарцуулжээ. 3 улсад байгаа 6,000 акр хэмжээтэй баталгаажсан органик тариалангийн талбай тус компанид хариалагддаг юм. Дэлхийд даяар тархан байрлах компани 100 гаруй лабораториудад 1000 гаруй шилдэг эрдэмтэд, инженер, техникийн ажилтнууд ажилладаг юм. Тэдний ажлын үр дүнд авсан хэдэн зуун патентууд нь Amway-ийн бүтээгдэхүүн болгон цэвэр, аюулгүй, үр дүнтэй гэдгийг баталдаг юм. Баталгаатай. Amway бол хүн бүр гэр бүлдээ зөвхөн хамгийн сайныг л зориулахыг хүсдгийг мэддэг компани юм. Шагнал урамшууллын хувьд 60 жилийн хугацаанд тус компани нь 61.3 тэрбум долларыг өөрийн бие даасан бизнес эрхлэгчдэд шагнал урамшуулал хэлбэрээр олгосон гэдгийг та мэдэх үү? Танд төсөөлөгдөхгүй байгаах. Таач гэсэн бие даасан бизнес эрхлэгч болж болно гэж бодож байсан уу? Үгүй л болов уу. Гэхдээ зүгээрээ бид яагаад энэ бүхнийг танд яриад байна вэ гэж юу? Amway юунаас эхэлснийг санаж байна уу? Гэр бүлээс. Дээрх түүх нь боломжгүй зүйл гэж байдаггүй. Хүн бүрт ямар их нөөц бололцоо байдаг болох тэгээд юунд хүрэх боломжтой гэдгийг тодоос тод харуулсан явдал юм.
Ричард J. хоёрын адил бид бүгдэд ямар нэгэн агуу зүйл бүтээх боломж заавал байдаг. Тэгэхээр Amway энэ 60 жилийн хугацаанд яг юуг бүтээсэн бэ? Nutrilite аминдим биологийн идэвхтэй бүтээгдэхүүний зах зээл дээрх номер 1 брэнд. Энэ нь ч гайхахаар зүйл биш юм. Энэ л жижигхэн өрлөөд бүх зүйлийн эхлэл болсон юм. Эдгээрийг Amway-ийн өөрийнх нь органик талбайд өндөр хяналтанд ургуулсан ургамлын охиос гаргаж авдаг юм. Үр бүр нь өөрийн гэсэн гарал үүслийн гэрчилгээтэй гэд боддоо. Бас тэднийг шонхор шувуу ашиглан байгалийн аргаар хамгаалдгийг та мэдэх үү? Энэ талбайнуудад 1 грамч хортон шавж устгагч химийн бодисууд ашигладаггүй. Зөвхөн хамгийн цэвэр ус, хөрс, ялцмаг, өөрийн жороор бэлтгэсэн ашигтай нянгаар ургамлуудыг тэтгдэг юм. Мөн чигийн улаан хорхоотой 260 мянган литр орчим органик бордоо ургамлуудыг тогтмол шалгаж ашигтай бодисуудыг хамгийн ихээр агуулж байгаа үед нь хурааж авдаг. Бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй тулд түүхийн эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэлийн бүхэл үе шатыг нарийн хянж байдаг. Жилд 500 мянган орчим чанарын хяналтын шинжилгээ хийгддэг. Amway цэвэр аюулгүй байдал, үр дүн маш чухал. Энэ бол артистри. Бас энэ ч мөн адил. Энэ бүхэнд алдартай аялагч Rainborg онцгой хувь нэмэр оруулсан. Танил нэр вэ? Учир нь тэр Nutrilite-ийг бүтээгч Карл Rainborg-ийн эхнэр юм. Төрөлхийн авьяаслаг, бизнес эрхлэгч хатагтай Rainborg хідэн чухал зүйлийг ойлгосон байдаг юм. Нэгдүгээрт, эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байгалийн бодгал, урлагийн бүтээл юм. Хоёрдугаарт, байгалийн орц найрлага, шинжлэх ухааны ололт, эрүүл гэрэлтсэн арьсны хооронд уялдаа холбоо бий. Бүх дэлхийн эмэгтэйчүүд үүнийг хүртэх хэрэгтэй. Артистри Nutrilite-ийн цэвэр найрлагыг өөрийн лабораториудад шинжлэх ухааны судалгаатай хослуулсны хүчээр Amway-ийн үндсэн зарчим ба өвийг хадгалж чадсан юм. Учир нь хүн бүрийн царай давтагдашгүй. Хүн бүрийн царай сайхан. Баярлалаа Эдит. Эцэст нь Amway-ийн гэр ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл нь улам олон болж байгааг хэлэх нь илүүц байх. Өнөөдөр Amway жил бүр 73 сая гаруй гэр ахуйн бүтээгдэхүүн борлуулж байна. Жишээ нь ус цэвэршүүлэгч eSpring бүтээгдэхүүнийг авч үзье. Энэ бүтээгдэхүүнийг чухам юу ийм онцгой болгосон бэ? Хит ягаан туяагаар цэвэрлэх технологи ашигласан нүүрсэн шүүлтүүр нь усан дах 140 гаруй төрлийн бохирдлууд нян вирусны 99%-ийг үр дүнтэйгээр устгадаг. Amway-ийн гэр бүл хизээч зогсдоггүй. Бас нэг газараа удаан байдаггүй. Тэд XS Energy ундаагаараа гайхалтай ертөнцийг бусдад нээж өгдөг. Хүмүүс эрч хүч дүүрэн амьдралаар амьдрахыг хүсдэг. Тэд энэ хүслээ хэрэгжүүлэхэд нь туслах зүйлийг л хүсч байдаг юм. Та хизээ нэгэн цагт Amway болон түүний бүтээгдэхүүнүүдийн талаар илүү ихийг олж мэдэх тухай бодож байсан уу? Бас өөрийн хүснээрээ амьдралаа бүтээхийг хүсч байсан уу? Amway-ийн гэр бүл дэлхийн бүх гэр бүлүүдтэй салшгүй холбоотой гэдгээ ойлгодог бөгөөд дэлхийн нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүлээх хариуцлага ухамсарлаж чаддаг. Nutrilite-ийн 5 хүч хөтөлбөрийн ачаар хагас сая орчим Amway-ийн төлөөлөгчд дэлхийг улам сайхан болгох зорилгын төлөө хүчин чармаалт гарган ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа олон зуун мянган хүмүүс хэрэгцээт хоол тэжээлээ авах боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ тэд олсон амжилтандаа тайвшраагүй юм. Сан байна уу? Энэ бол Melint Paint. Тэр компани удирдлагын бүрэлдэхүүнд багтсан Amway-ийн гэр бүлээс гадуурх анхны хүн юм. Тийм ээ. Тэр онцгой хүндэтгэл итгэлийг өөртөө хүлээсэн. Тэр өөрийн удирдах ажлын гайхалтай туршлагын ачаар Amway-ийн удирдлагын бүрэлдэхүүнд багтаж чадсан юм. Энэ бол түүний эхнэр, түүний хүүхдүүд, түүний нохой. Харин энэ бол түүний Instagram хаяг. Түүнийг дагаарай. Melint Amway-ийн ирээдүйн талаар бидэнд ярьж өгөөч. Бидний хамтын ирээдүй бол илүү том, илүү сайн, илүү өндөр зорилготой. Бид уламжлалт шууд худалдааны аргыг нийгмийн сүлжээний худалдаа болгон өөрчлөхөөр төлөвлөж байна. Melint ганцаараа шинэ үеийнхнийг урайлан дагуулж байгаа юм биш. Түүний ард Amway-ийн шинэ үеийн бүх төлөвлөл байгаа. Үүнд энэ гэр бүлийн бараг 40 гаруй ач зээ гэр бүлийн гишүүд багтана. Үүсгэн байгуулагчдын гэр бүлүүд. Melint болон бие даасан бизнес эрхлэгчид бүгдээрээ зөвхөн Amway-ийн төлөө биш, таны төлөө бусад боломжийг олгож, дэмжлэг үзүүлэхээр энд байна. Учир нь гэр бүл ийм л байдаг. Шинэ өөрчлөлт гарах бүрт, шинэ сорилттой тулгарх бүрт бид өөрсдийн төлөө биш, бүгдийн төлөө бүтээн байгуулж, өсч хөгжин, бусдад урам зоригийг өгч, залан чиглүүлсээр байдаг юм. Учир нь бид нэг гэр бүл.